За ингээд дүрийн зураг гарч явах хооронд би та бүхэнд бас нэг AI-ийн хэрэгслүүдийн тухай товчхон ярьчих гэж бодлоо. За санаа болон скрипт бичих. За өөрч маш их олон юмд ашиглагддаг. Бидний мэддэг одоо ChatGPT, Google Gemini, за Claude гэж байгаад байгаа. За би бол Claude дээр бүх одоо санаа скриптээ бичнэ. За ChatGPT-г бол одоо Монголд маш их өргөн ашиглагддаг. За Google Gemini бол монгол хэлийг дэмжихтэй маш сайн ийм санаа скрипт бичдэг. За ийм гурван одоо AI хэрэгсэл байна. За дараагийнх нь видео үүсгдэг. За Google Veo 3 байгаа. За Google Veo 3 бол Монголд ер нь ашиглахад тун хэцүү. За Америкт ер нь хэрэглэгддэг гэж үздэг юм байлээ. Labs Google гэдгээр ороод Google Veo-гийн нэг давуу тал нь та Pro багцыг авчих юм бол Pro багц нь манай Монгол мөнгөөр бол нэг 70,000 төгрөг гэртээ бий. За энийг авал хязгааргүй зураг үүсгэждэг. За Google Veo дээр нэг 1000 кредитийн бас видео үүсгэж болдог. За та бүхэн одоо Facebook-ээр нэг монголоор ярьж байгаа тийм яриатай видеонууд маш их байдаг штэ. За тэрийг бол Google Veo дээр хийж байгаа. Google Veo им харилцсан яриаг айгуу сайн хийдэг AI видео үүсгдэг. Ийм Klink AI. За Klink AI-г бол би маш их өргөн ашигладаг. За энэ бол видео хийхдээ сайн. За Hexbuild-ийг бол би та бүхэнд сая харууллаа. Яг Hexbuild-ийг судлаарай гэж би та бүхэнд зөвлөд байгаа шүү дээ. Энэ дотор нь Google Veo, Klink AI бүгд байдаг юм нэгдсэн платформ юм аа. Hey-г нь бол хоолоо одоо та ингээд аватараа үүсгээд хоолоо уншуулдаг ийм AI байна. За энийг бол би мэдэхгүй. За дуу хоолоо за энэ суунаг би бол ашигладаг, хөгжим зохиодог. За энэ 11 Labs-ыг бол би бол ашиглаж үзээгүй. Гэхдээ энэ бол их өргөн хүрээний гээд Монголд нэлээд алдартай AI шүү дээ, дуу хоолой аудиог хийдэг. За та бүхэн мэдчихвэл одоо Suno AI дээр Монгол дуунуудыг одоо coverлоод зарим нь материалаад зарим нь одоо сайжруулад хийгээд байгаа юм мэдхгүй нэг иймэрхүү үзэгдэл бол маш их ажиглагдж байна. За виртуал зураг үүсгдэг. За Nana Banana бол ойлгомжтой номер 1 одоо хэдүүлэнгийн яг одоо дүрийн зураг үүсгэж байгаа tool. За Midjourney-г би бол ашигладаг. За Napkin AI за бүр сонсооч юм байна. За CapCut мэдээж монтаж чухал шүү дээ. Хэдүүлээ ямарваа нэгэн видео бүтээлийг гаргах гэж байгаа бол монтажлж бий болгоно. За энэ бол CapCut дээр хийвэл бол гарын дор их амархан байдаг. За энэ хоёрыг бол би мэдэхгүй аа. За гих мэтлэнгээр за би энийг PDF-ээр та бүхэнд явуулчих. Та бүхэн өөрсдөө бас судлаад яг энэний дагуу яваад үзээрэй гэж зөвлөё. За дүрийн зураг үзье. За энэ нэгдэх зураг бол шууд ингээд харахад шал өөр болгоо гаргацсан байна. Ягаад гэвэл энэ Nana Banana дээр ингээд 2 3 4 зураг үүсгэх юм команд өгчихлөөр яадаг вэ гэхлээр ингээд өөр зургууд гаргаад ирдэг. Тэгэхээр миний хувьд бол зүгээр нэг ширхэг зураг үүсгэхэд л явцдаг тийм тал байна. За энд бас байна. Энэ бол яг энэ промптоор хэдүүлээ бий болгосон юм зураг. За эндээсээ хараад явъя. За энэ окей, за яг л одоо тэр дарсан зургаар нь л үүсгэсэн байгаа юм зү. Тэгээ би бол тэгээд гар утсаараа дарсан. Тэгээ хүнээр даруулсан учраас нэг яжиг гарсан. Та бүхэн аль болохын алдааг бити гаргаарай л гэж хэлье. За энэ байна. За энэ бүсийг бол бас их нарийн детальтай гаргаж тэгтээ арлыг нь бол жоохон дутуу гаргасан байна. Тэгэхээр дараагийн хөрөг зураг үүсгэхдээ бүснийхээ одоо референс зургийг бол явуулаад заа. Тэгэх юм бол бус чинь зүгээр улам сайжраал гараад байна. За бусдаар энэ малгай бүх юм болжээ. За алийг сонгох уу гэдээ эхлэн штэ. Одоо энэ нэг олон юм гаргахаар ингээд толгой эргэн айгүй хэцүү. За би энийг сонгоё гэж бодлоо. За энэ бол 3 дахь зураг юм байна. За энэ дээрээ хэдүүлээ нэрээ бичээд явнаа. Бөхөө хөрөг зураг үүсгэх. За хэдүүлээ цаашлаа. Cloudy дээр харьцаад явнаа. Ерөөсөө энэ Cloudy бол бидний хамтрагч, найз, зөвлөх бүхэл имийг гүйцэтгэн. За хөрөг зураг оруулъя. Дүрийн зураг оруулна гэсэн үг ээ. За энэ дээрээ шууд л ярилцсан. Дэлхийн алдартай уран бүтээлчдийн одоо ур чадвараас үндэслээд хэдүүлээ хөрөг зураг үүсгэнэ. За ямар хөрөг зураг үүсгэх вэ гэдгийг хэдүүлээ
Клаудигаас асууя. За Монголд бол хөрөг зургийн мастер Орхон гэж ах байдаг. За Орхон ахын бас одоо жамуухын одоо хөрөг зураг байна. За хамгийн сайн мэддэг жамуухын хөрөг зураг шүү дээ. За энэ хөрөг зургийг одоо та бүхэнд харуулж байна. Адилхан гаргахаар prompt үг 2 дахь зураг дээр үүсгэх. За хэдүүлээ ингээд нэг тодорхой бичиж. Ерөнхийдөө зохиомжийн санааг нь л авж байгаа юм. Түүнээс хуулж байгаа юм бол ерөөсөө биш шүү манайхаа. Маш хүчтэй зохиомж гэдэг. Тийм ээ, энэ бол алдартай манай хүн болгонд л мэдж байгаа бахал да. Энэ дээр хэдүүлээ өөрсдийнхөө хөрөг зургийг оруулаад ингээд явна. За нана банана дээр шууд үүсгэе. За энэ дээр бол юу яа? Хэдүүлээ форматаа бас нэг жоохон янзалчий. Асууя. За ямар форматаар үүсгэл болохоор за хөрөг зураг юм чинь те. Ямар форматтаар үүсгэл болох вэ гэдгийг 4-5-ын босоо байвал бас их зүгээр гэж юм л да. За яг тэрийг нь сонгоо явуулчих. Хөрөг зураг юм чинь те. 4-5 окей. За хэдүүлээ өөрсдийн хөрөг нь 4-ийн зураг оруулж ирээд 4-ийн зураг оруулаад тэрүүнийхээ промптыг авна. Санааг авсан промптыг ингээд за зураг маань гараад ирсэн. За зураг харъя. Энд дээр би нэг юм дутуу хийсэн байна. Юу вэ гэхээр бүсээ оруулж өгөөгүй. Тэр маань алдаа болсон. Бүс оруулсан бол бүс яг гарах байсан. Гэхдээ хэдүүлээ cinematic камераас руу ороод яг саяны промптоо за саяны промптоо оруулаад дээр нөгөө бүсээ оруулж өгье. За бүс маань бол энд байна. Тэрүүний промптыг бичнэ. Камерыг бол бичих хэрэггүй длээ. Камераа сонгоно. За тавилаа. За энэ дээрээс хэдүүлээ миний энэ premium large форматын юм тавиад за форматаа хэдүүлээ cinematic-аар л явчих дөө. За cinematic-аар яваад ямар зураг үүсхийг хамтаа харцгаая. За түрүүний нана банана үүсгэсэн зургийг хэдүүлээ харъя. За ийм болжээ. Уран зураг болгоцсон байж тээ манайхаа. Ингээд нэг төрлийн та бүхэн хөрөг зургийг яаж бий болгож болох вэ? Яаж одоо уран зургаа санаа аваад шууд энийг гаргаж болох вэ? Өнгө тооны нь бол авцсан байгаа үстэй тий. Ингээд санааг аваад өөрийнхөө дүрийн зураг дээр бий болгох юм хөрөг зургийг харуулж байна. За энийг сурж авсан бах гэртээ өөрсдийн гэсэн хөрөг зурагтай болоорой. Ботоо бас зургнуудыг бас ашиглаж болно. За энэ ингээ яг досон зургийн арга барилаар бүстэй суудсан хөрөг зураг гарч ирсэн байна. За бүс бол одоо яг болжээ. Энэ чоны деталь нь бол нарийн гараагүй. Гэхдээ энэ зураг учраас яг уран зургийн стил суудл гэдэг бол тун аятайхан харагдчихэв. Гэх мэтчлэн манайхаа одоо эндээс хэдүүлээ цаашлие. Би та бүхэнд материалуудыг явуулчихна өөрсдийн дүрийн зурагтай болоод хөрөг зураг за санаа аваад ингээ гаргах хичээл дуслаа. Үргэлжлээд явцгаая манайхаа.